19 дахь бодлогон дээр тэг PQR тэгш өнцгтөд 8 адил гэхдээ урт нь өргөнөөсөө 2 дахин их байлгадаг тэгш өнцөгт багтсан гэдэг. Тэгэхээр би энэ чинь 8 тэгш өнцгтөд хуваацсан. Тэгэхээр би өргөнийг нэг хэсэг гэж тэмдэглэх юм бол уртууд нь бүгдээрээ дандаа 2 хэсэг болж ирэх нэ гэсэн. За дээрээс нь PQRS гэдэг тэгш өнцгт учраас би оройнуудаа тэмдэглэе. PQRS. За ингэ тэмдэглэж. За ингэсэн бол PQRS тэгш өнцгтийн маань периметр нь 297 см гэдэг хүчжээ. За ингээд үзэх юм бол бидний хувьд энэхүү тэгш өнцгтийн маань урт нь нийтдээ 8 хэсэг байгаа юм байна. Өргөн нь болохоор биднэрт 2 хэсэг байна. Тэгвэл бид нэр дүрсийн тэгш периметрийг олохдоо урт дээр нь өргөнийг нэмээд 2-оор үржүүлдэг тийм ээ. Тэгэхээр энэ дээр 8 дээр 2-ыг нэмэх 10 хэсэг, 19-ийг 2-оор үржүүлэхэд 20 хэсэг болно. Энэ 20 хэсэг маань 297 см-тэй тэнцүү. За эндээс нэг хэсгийг олохдоо 297 см-ийнхаа бид нэр 20 хуваах нь. Ингээд үзэх юм бол 14 бүхэл 185 см гарч ирж байгаа юм байна. За тэгэхээр PQ талын уртыг олоорой гэсэн. Тэгэхээр PQ тал маань энд тэмдэглэжтэй. Тэгэхээр PQ тал маань энэ утгаараа болох юм бол 2 хэсэг урттай тэнцүү. Тэгэхээр 14 бүхэл 185-ыг 2-оор үржүүлэхээр 29.7 см болох нэ. Тэгэхээр бидний хариулт бол Г хариулт байх нэ гэсэн үг. За 20 дахь бодлогоны хувьд багш багшд хэдэн чихэр байв? Хэрв сурагч бүрт 7 чихэр өгвөл сүүлийн нэг сурагчид зөвхөн 2 чихэр болтно. Харин сурагч бүрт 4 чихэр өгвөл багшд 73 чихэр үлдэнэ. Хэдэн сурагч байсан бэ гэнэ. Тэгэхээр би байсан сурагчдынхаа тоог мэдэгдэхгүй байгаа учраас нэг хэсэг гэдэг үзье. Тэгэх юм бол яах вэ гэхээр сурагч бүрт 7 чихэр өгнө гэсэн. Гэхдээ тэрийг бол нэг сурагчид дутсан тийм ээ. Тэгэхээр нийт 7 чихэр өгсөн хүүхдүүдийнхаа тоог чихрийн тоог үржүүлэх юм бол өгсөн чихэр гараад ирнэ. Гэтэл түүн дээр маань сүүлийн нэг хүүхдэд маань 2 чихэр үлдсэн. Тэгэхээр эндээс энэ хоорондох бол нийт чихэрний маань тоо гарч ирнэ гэсэн үг тийм үү. За гэтэл харин сурагч бүрт 4 чихэр өгнө гэсэн. Тэгэхээр биднэрт нэг хэсэг сурагч байгаа. Тэгэхээр хүүхдийн сурагчийн тоог өгсөн чихрээр нь үржүүлэх юм бол бүх хүүхдэд өгсөн чихрийн тоо гараад ирнэ. Гэтэл багшд өөрт маань 73 чихэр үлдсэн учраас ингээд 73 нэмээд өгөх юм бол мөн адилхан нийт чихэр маань гараад ирнэ. Тэгэхээр нийт чихрийг олж байгаа учраас энэ хоёр маань хоорондоо тэнцүү гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энийгээр үржүүлээд тэнцүүлээд тэгштгэл бодож үзье. 7-г нэг хэсгээр үржүүлэхээр 7 хэсэг. 7-г нэг удаа хаасна гэхээр 7. Тэгээ 2 тэнцүү 4 хэсэг болох юм байна тийм ээ. 4-ийг нэг хэсгээр үржүүлэхээр 4 хэсэг нэмэх нь 73 болж ирэх нэ гэсэн. За түүний дараа бид нэр хэсэгтэй талаа нэг тал руу шилжүүлэх юм бол 7 хэсгээс маань 4 хэсэг хасагдах нь байна. Харин 73-аас 7 хасагдж байгаа учраас тэнцүүгийн тэмдгийг нөгөө талд гарахтаа нэмэгдэн 2-ыг нэмж өгж байгаа учраас эсрэг талд гарахтаа хасагдана гэсэн. Ингээд 7 хэсгээс 4 хэсгийг хасгаар 3 хэсэг 73 дээр 7-г нэмэхээр 80, 80-аас 2-ыг хасгаар 78 болно. Тэгэхээр эндээс нэг хэсгийг олохын тулд 78-ыг бид нэр 3-т хуваагаад нийтдээ 26 гарна. Нэг хэсгээр бид нэр сурагчийнхаа тоог нэмсэн учраас ангид нийтдээ 26 сурагч байсан гэд Г хариулт гарч ирж байна.